Хүүхдийн аюулгүй тээвэрлэлт. Хүүхэд бол эх орны эрхэм баялаг. Монгол оронд минь өрөнд ан цаг ирж сурагчдын амралтаж эхэллээ. Энэ үеэр иргэд маань гэр бүл хайртай дотны хүмүүстэйгээ аялал амралтаар хөдөө орон нутг руу зугаалах, зорчих хөдөлгөөнч эрс нэмэгддэг билээ. Хүүхдийн аюулгүй тээвэрлэлт хангаагүй байдалд юу багтах вэ? Замын хөдөлгөөнд оролцохдоо урд талын суудалд хүүхдээ өвөр дээр авч суух, бага насны хүүхдийн бүсийг нь огт зүүлгэхгүй байх, өсвөр насны хүүхэдтэй бүсээ зүүхийг анхааруулахгүй байх, машины цонхоор хүүхэд толгоогоо тонгоолгох үед анзаарахгүй байх зэрэг багтана. Энэ бүгд бол эцэг их асран хамгаалагч та бидний хяналтандаа авч чадах арга хэмжээнүүд үү? Монгол улсын замын хөдөлгөөний дүрмд хүүхэд өөрөө зорчигчийн тоонд хамаардаг тул та бүхэн тээврийн хэрэгсэлдээ хүн тээврийн норм хэтрүүлэхгүй, урд талын суудалд өвөр дээр авч суухаас татгалзаарай. Ам аврах алтан гурвалжин хамгаалах бүсээ зүүцгээе. Тээврийн цагдаагийн алба.